За юуны дөрөнд одоо бас энэ хүн нэвтрүүлэгт өрсөн та бүхэнд баярлалаа. За уран бүтээлчүүний хувьд мэдээж зогсолтгүй цаг наргүй ажиллах ёстой. Тэр утгаараа бол одоо сүүлийн үед бол уран бүтээлийн маш их одоо ажилтай байгаа. За ялангуяа шинэ цомгийн ажилд орсон байгаа. Тун удахгүй бас энэ 7 хоногт миний шинэ цоошин клип маань гарах гэж байна. За тэрнээс өмнө Хонконгод хятад дуу бичүүлсэн байгаа. За ер нь нэг 3-4 дуу хятад хэл дээр дуулж байгаа дуу маань гарах гэж байгаа. За энэ маань ямар очтой вэ гэхээр би 3-4 жилийн өмнөөс ахуулаад ялангуяа энэ гадны зах зээл рүү бас уран бүтээлээ хийсэн юм төлөвлөгөө гаргасан байсан. Тэгээд тэр ажил маань их амжилттай явж байгаа. Эхний дууны маань одоо клип маань энэ 6 сард гарна. Тэгээд ерхөө одоо ажилтаа л явж байна да. За ямар нэгэн хүн өөрийг хүссэн юм уу төлөвлөсөн тэр зүйл нь яг тэр цаг үедээ юм уу эсвэл одоо хэсэг хугацааны дараа одоо бодсон сансан зүйл нь яг өөрийн хүснээс болоогоогоос шалтгаалж хүн болгон алдаа гаргадаг. Гэхдээ алдаа гаргаснараа ямар нэгэн зүйлд одоо бууж өгөх шалтгаан нь бол байх эсвэл гэж би өвдө боддог. Тийм учраас бол алдаа бол сайн ч талтай, нөгөө талаараа бол одоо бас бүр алдах юм бол энэ бол өөрөө маш аюултай бас зүйл гэж өвдө боддог. За би хоёртон байсан санагдчихна. 2003 онд 10 жилийн сургуулаа төгссөн. Тэгээд би бол жүжигчин болох тийм мөрөөдөлтэй хөвгт байсан байхгүй багтаа. Тэгээд би жүжигчний ангид одоо шалгалт өгөөд олон мянган хүүхдүүдээс бас шалгараад одоо оноогоор бол нэгдүгээр чагсна гэж байдаг. Тэгээ нэг чагсчихсан. Тэгээ яг тухайн үед нөгөө хамгийн гол нь одоо ээжтэйгээ хоёулаа амьдрдаг учраас бас сургалтын төлбөр байхгүй. Тэгээ би нөгөө хагас үнчин гэдэг утгаараа нөгөө төрийн сангийн зээлээр сурах гэсэн. Харамсалтай миний одоо эсэж орсон сургууль магадлал итгэмжлэлд ороогүй. Тэгээд дахиж би конкурс өгөх шаардлага гарсан. Тэгээд соёл урлагийн их сургуульд одоо дахиж нэмэлтээр шалгалт өгөөд тэгээд тэнцээд тухайн үед одоо манай тэр техникийн эрхлэгч багш нар маань бол за чи бол ер нь яг энэ мэрэгчлэр бол ер нь явах хэрэгтэй хөвгт юм байна. Чамд ийм авиас чадвар байна гэд намайг хэлсэн. Тэгээд нөгөө өөрийнхөө яг нэг зөв сөв мэдрэмжээ дагаагаас болоод тэгээд жоохон мэрэгчлээ сонгох тал дээр бас алдсан болов уу гэж боддог. Энэ магадгүй одоо олон хүүхд залуучууд маань бол мэрэгчлээ зөв сонгох дээр хамгийн дөрөв нь маш их анхаарах хэрэгтэй. Тэгээ би яг тэр нөгөө хүмүүсийн хэлснээр нөгөө тэр мэрэгчлэрээ сурсан л та. Тэгээ энэ нь бол магадгүй одоо миний одоо 18 нас хүрээд одоо гаргаж ирсэн хамгийн ихний одоо амьдралд гарч ирсэн шийдвэрийн нэг алдаа байсан болов уу гэж боддог. Одоо яг өмнө хэлэхэд бол би оюутан багтаа хичээлдээ жоохон үнэхээр дургүй байсан. Тэгээ хичээлээ таслаад дуу хуур гэд тийм зүйлдээ илүү анхаарал цаг зарцуулаад явсан. Тэгээ яг манай ээж маань гол зорилго байсан л да өөрхий. Ямар зорилго байсан бэ гэхээр хүүгээ маш сайн дээд боловсрол эзэмшүүлээ. Тэр хүн чинь ажлыг гээд надынхаа ажлынхаа нөгөө мөнгөө одоо миний сургалтын төлбөр зарцуулж исэн. Тэгээ нэг удаа би хичээлээ тасалдсан бас л ингээд гэрлүү харих гээд ээжтээр энэ офицеруудын ордонд байр өсөлдөг байсан юм аа. Тэгээ би нэг алхаад яг офицеруудын ордны дээр нэг автобусны буудлын тэрүүгээр ээж маань ингээд уйлдсан. Ингээд алхаж ийсэн. Тэгэд яагаад уйлаад алхаж ийсэн бэ гэхээр хүүхдээ санаа зовоод хүүхд нь хичээлээ таслаад сургуулиас хөөгдөгдөө тулцсан байсан л та. Тэгээ би ээжийнхэн тэр нүлэмсийг хараад намайг ингээд барьж аваад чи ингээд би чамайг одоо ингээд өсгөх гэж одоо маш их одоо тий зүрх сэтгэлээ зориулж байгаа чи ингээд сургууль соёлдоо явахгүй ер нь яах гээд байгаа хөвгт вэ гэж ээж минь одоо ер нь надтай тэгж хатуу ер нь хандж ирсэн удаа ер нь ховорхон л тоо. Тэг би ээжийнхээ нөлөөсийг бол тэгж анхудаа би харж ирсэн. Одоо надын төлөө маш их санаа зовсон тэр нөлөөсийг. Тэгээ би хараад ер нь би ингэж болохгүй юм байна. Би ямар ч үсэн би ээжийнхээ нөхцөлийг биелүүлэх ёстой гэдэг. Тэгээ би одоо хичээл тасалдаг байсан бол таслахаа болж тэгээ ээжийнхаа тэр одоо тэр хүсэж исэн зүйлийг л одоо биелүүлэхийн төлөө бас хичээсэн гэж хэлэх үү.
Тэр бол миний магадгүй бас алдаа гаргаад тэрнээсээ бас сургамж авсан тийм зүйл байсан. Мэдээж алдаа бол сургамж болно. Тэр алдаагаа ингээд давтаад ах юм бол та ер нь бол тэр ер нь сургамж хүлээж аваагүй байна л гэж хэлэх гээд байгаа юм л та. Тэгэхээр бол ер нь алдаанаас ер нь суралцаад тэрнээсээ дэше ингээд дахиад ингээд дэвшээд ингээд явах хэрэгтэй л гэж би хэлэх гэж. Би одоо заримдаа бас боддtiin маа. Ер нь ирээдүйд хүүхдээ ч юм уу те нэг урлагийн хүн болох тал дээр ер нь жоохон эсрэг байр суурьтай бай гэж боддtiin. Заримдаа ч одоо бас яг үндэ одоо энэ урлагийн замыг сонгосондоо бас алдаа хийсэн ч юм уу гэж шантрах үе ч үндэ яг байдаг. Би өөрөө дөрөв хэлсэн миний аав наваа жоохон 2 настай хот одоо бурхан болцсон одоо ээжтэй хоёул өссөн л доо би. Тэгэхээр миний нөгөө гэр бүлийн нөгөө бүрэн бүтэн байдал чинь ингээд алдагдсан юм хөвгт байхгүй юу? Ер нь бол залуу тийм. Тэгээ би багасаа л ер нь буулан боддог байсан. Гэр бүлийн энэ илүү бүтэн байдлыг. Тэгээ яг би одоо үнэхээр энэ нэг дуучин гэдэг энэ залууг экул гэдэг энэ нэг дуучныг бүтээх гээд гэр бүлэдтэй цаг зарцуулах зүйлээ би алдагдуулсан. Нэгэсэндээ би сайхан өвөтэй сайхан гэр бүлтэй байсан. Тэгээд зөвхөн өөрийнхөө одоо энэ урлаг уран сайхныхаа карьерийг л дээшээ гаргахын төлөө явсаар хагаад одоо хүүгийнхаа ээж тэр одоо ер нь харилцаа ер нь өндөрөд ер нь 1 жил гарсан болчихно. Тэгээ энэ дээр бол амьдралдаа хийсэн одоо аюу том алдаа болчлоо л доо. Тэгээд одоо ганцхан урлаглуугаа би нэг чихээд байгаа юм биш. Миний хөөвөнтэй ч өөртөө холбоотой. Би ч одоо өөрөө тийм 100% өвдөгш бурхан шиг хүн биш болохоор одоо бас алдаа дутагдал гаргадаг байх гэж би бодож. Гэхдээ би хизээч би амьдралаа хуурч байгаагүй. Зүгээр энэ нөгөө урлагийн нөгөө карьер одоо ингээл их амжилтанд хүрнэ одоо их лаг хүн болно гэж ингээл бодоол ингээл хүн чинь ингээл хөөрөөл дэрвэл тэгээ хойдолтой нөгөө амьдралаа ингээ орхицсан байдаг. Энэ бол миний одоо хамгийн том алдаа байна да. Харилцаан дээр баг. Нийгмийн харилцаа, хүмүүсийн харилцаа. Тэрэн дээрээс авч үзвэл жишээн дээр авч үзэж ярих юм бол гэр бүлийн харилцаа. Эмэгтэйчүүд нь ухаалаг байх хэрэгтэй байна. Ойлгодог, хүндэлдэг байх хэрэгтэй байна эрэгтэй хүнийг. Эрэгтэйчүүд нь гэр бүлийн асар их хариуцлагатай байх хэрэгтэй. Хариуцлага. Тэгээ энэ чинээс л үүдсэн одоо алдаа да. Одоо зүйлүүд их байгаад байгаа байхгүй. Тэгэхээр бол энэ харилцаан дээрээс хүмүүс их алдаж байгаа хаа гэж бодож байна. Ялангуяа одоо энэ нийгмийн харилцаа дээрээс нь одоо гэр бүлийн харилцаа. Эрэгтэй эмэгтэй хоёр хүн чинь арга бэлэг шиг болон байх хэрэгтэй байхгүй. Зогцож бинийг ойлгох. Энэ тал дээр хүмүүс их алдаад байна даа л гэж харж байгаа. Энэ тал дээр ч гэсэн харамсаж байгаа. Ер нь бол алдаа бол аль-алинтай л баг. Харилцаанаас л хамаарч байгаа. Бид нар чи харилцаан дээр маш их алддсан юм байна. Би бинийг хүндлэх тал дээр, би бинийг ойлгох тал дээр мэдээж бол би өөрийгөө өмөрөхгүй. Энэ тал дээр бол би алдсан. Мэдээж өөрийгөө одоо юу гэдэг тухайн цаг үедээ бас нэг төвччих зүйл дээр төвчийг өнгөрцөн ч юм уу даа гэж би бас өөрөө дараа нь ингээд харж явах тэр нэг бичлэгийг хараад тэгж бодож ирсэн. Гэхдээ харилцаан дээрээс харилцаа бас үүсдэг гэдгийг бас та бүхэн бас ойлгох байхаа гэж би бодож байна. Яагаад хүн ууралдгүй? Яагаад хүн өнөөдөр тийм зүйл одоо гарах хэмжээнд одоо болтлоо одоо юу гэдэг те тэр нэг сэтгэлийн нэг тийм гараад ирсэн байна шүү дээ. Тэгээ хүүгээ маань одоо бас төрсөн өдөр болж таарсан. Тэ бас нэг жоохон ингээд нэг амьдралд бас нэг жоохон яг тийм нэг ийм нэг үе байдаг шүү дээ. Одоо гэр бүлийн асуудалтайч байсан. Яг нэг тийм үе таарсан байсан. Тэгээ би уул нь уучлаад хэлсэн. Миний хүүгийн маань ингээд төрсөн өдрөө ингээд яараад тэгээ дараа чи арга хэмжээнд яараад гарчаа гэд уул нь бас надаас бол ах хүн бас аав хүн бас ойлгочих болоо даа гэж бодсон.
Тэгээ тухайн цаг үед бол тэр хүн ч бас ойлгоогүй байх. Тэр хүн гэсэн тэрэн дээр бас дүгнэлтийж байгаа гэж би бодож байгаа. Миний хувьд бол мэдээж одоо юу гэдэг тэр гаргасан үйлдэлтэй бол би бол бас алдаа гаргаснаа бол зөвшөөрч. Тэгэхээр нөгөө эн чин одоо бүр ингээс бодож байгаа юм уу те? Гэт хүний нэг суур юм зүйл гаргаад ирсэн зүйл биш байхгүй юу? Тухайн цаг үедээ л хүн ер нь одоо нэг харилцаан дээрээс үссэн л нэг алдаа болчихж байгаа байхгүй. Хоёр хүн бие бинийг ойлгоцсон бол тухайн үедээ за минутын гараад дуулчих те ингээд ингэсэн бол энэ асуудал болохгүй байх байсан баг гэж би бодож байгаа. Гэхдээ дахиж ийм алдаа бол гарахгүй. Энэний төлөө би өөрөө ч гэсэн бас аав хүнийхээ хувьд бол хичээж байгаа. Яг мэдээж хүүхдийнхээ хажууд жоохон дөрөгцсөн байна да гэж бас дараа нь бодож байгаа. Тэгээ энэ саяны нэг бичлэг чинь хаавс 8 сарын 20-нд болсон бичлэг. Тэгээ дараа нь он гараад би нэг бичлэгийг л одоо нэг өгүүлдэг залуутай бас ингээд нэг рингэн дээр үзье бэрийг л ярьсан л та тий. Би одоо тийм зодоонуудаа хийдэг тийм хүн биш л дээ яг. Миний одоо суур өмжилж тийм биш. Одоо яг миний ойр тойрны гэр бүл одоо ээж маань ч юм уу те. Наа хөв зан характерын хувьд бол мэдэх хаа гэж бодож байна. Яг зүгээр би их шартай хүн. Юу нэг тийм зөөлөн сэтгэлтэй хүн гэж одоо хүмүүс ярьдаг намайг зарим талаас ер нь бол яг энэ бол бусад хүүхдүүдэд одоо залуу хүүхдүүдэд бол үлгэр дуурайл болъё гэдэг энэ бол миний чин сэтгэлийн ирмэлзэл. Нөгөө талаасаа гэвэл энэ хорвоо дээр ч бас үнэн зүйл гэж байх хэрэгтэй шүү дээ. Тэ. Одоо хин нэг харааж өгүүлдэг юм уу эсвэл нэг хин нэг доош нь хийдэг, доромжилдаг тийм хүнийг өнөөдөр бас даган дуурайж болохгүй шүү дээ. Ер нь бол. Тэгээ тийм учраас би тэр мөнх эрдэнэ гэдэг нөхрийг бол би бас алдаа гаргасан гэж бодчих өөрийг нь бол. Одоо тэр алдаага ухамсарлаад тэр дуу хуур байт юм уу тэр зүйлээ зэгцлэх байх гэж би бодсон. Би тэр хүнтэй гудамжинд зодтолтыг гэж хэлээгүй. Тэр хүнийг би одоо эр хүний ёсоор гэх үү. Одоо тэр төвчэн дээр тэрэн дээр чинь бол яг л мэрэгжлийн шүүгч нь гараад хоёр хүн одоо гараад юм уу те шүүдэг тийм л асуудал байхгүй да. Тэгээ энэ дээр одоо шоу хийдэг юм уу би одоо нэг өөрийнхөө нэг карьерийг өсгөх гээд ч юм уу юм зүйл байхгүй шүү дээ. Тэгээд хүмүүс маань би тэгж хэлсэн үнэн. Тэгээд тэр хүн миний урилгыг бол хүлээж аваагүй. Тэгсэн мөртлөө одоо ингээд лайв бичлэг энэ төр хийгээл одоо бас л тамаг доромжлуулах шүү дээ. Тэгээ энийг яагаад тэр хүмүүсүүд тэр алдааг нь хүмүүс үлэмжшөөрөд байгаа юм. Тэгээ үнэхээр тийм сайхан одоо зөр зүрхтэй хүн болвол тэр миний урилгыг хүлээж аваад тэр рингэн дээр нь гараад тэр үнэн мөнөө тэр хоёр бинийхээ алдаагаа ярилцаал гэсэн байхгүй. Уулмал. Тэ. Түүнээс биш би тийм мундаг одоо хүн амьтан тийм цохид зодоод явдаг хүн бол биш. Би дахиад хэлье. Зүгээр шудраг бос юмд бол үнэхээр дургу. Худлаа амбиц гаргасан хүн дургу. Энэ урлагийн амьдралыг чинь босгох гэж би бас чадлаараа бас хичээж би өөрийнхөө албан дээрсээ суралцаад оноод магадгүй өнөөдөр би бүтээсэн баг. Тэгээ энэ бүтээсэн зүйлийг мань үүсгээд юм уу те. Ингээд нэг урлаг дотроо нэг хувийн амбиц гаргасан ийм зүйл байж болохгүй. Ах бол ах шиг, дүү бол дүү шиг. Ийм л байх ёстой гэж миний одоо хувийн ийм үзэл бодол байдаг учраас л одоо тэрэн дээр л бухимдаж байгаа. Гэхдээ одоо юунаас айхвт? Алдаа гарахаас айж ирэхгүй шүү дээ. Би бол ер нь манай найз нар нэг мэдэндээ би ер нь их тийм тэр тал дээр бол нэг алдаа гарахаас нэг айдаг. Харин алдаагаа давтахаас бол айс айдаг байж болох юм аа. Түрүүн би хэлсэн. Яг өнөөдрийг анх хоёрыг бүтээсэн зүйл маань бол миний алдаа баг. Тэ? Тэгэхээр бол алдаанаас бол айх хэрэггүй. Харин алдаагаа давтаж өрдөөсөө болохгүй. Алдаа бол магадгүй амжилтыг чинь хамгийн ихний одоо маш том ирээдүйн ялалтыг чинь эхлэл байх болов уу гэж бодож байна л да. Тэгэхээр алдаас бол айх хэрэггүй л гэж хэлмээр. 2008 он шиг санагдаж байна. Би нэг тэмцээнд орсон юм а, дууны тэмцээнд орсон. Тэгээд уул нь би бол аягүй сайн оролцсон байхгүй юу? Сайн оролцоод намайг чинь баг л одоо их л мундаг дуулалаа барьлаа л гэл уул нь тэр шүүгч нь хэлээ л байсан. Тэгсэн чинь намайг тэр нөгөө юундаа тэнцүүлээгүй байхгүй юу?
Энэ үйлдэлд би маш их баярлалдаг. Яг гэвэл энэ бол миний нэг амжилтын эхлэл байсан байхгүй. Яг гэвэл би тэр хор шарандаа одоо би уран бүтээл хийж эхэлсэн. Би найрамд цуслан багш хийгээд 70,000 төгрөгийн цалин аваад 3 сарынхаа мөнгөөрөө би дуу хийж эхэлсэн гэдэг ч юм уу. Би найрамд цуслангийн үндсэн багш байсан байхгүй юу. Өдрийн амрагч гэдэг хүүхдүүд ирж амардیں۔ Тэгээ хүүхдүүд ингээд амраад тэгсэн чи яг тэр үед нөгөө шинэ ээлжийн хүүхдүүд ирж таарсан байхгүй юу. Тэгэхээр чинь бүхэл бүтэн би бүлэг ахалдаг багш юм байхгүй юу. Тэгсэн чинь би өдөр нь нөгөө өдрийн амрагчийнхаа автобусын суугаа хот руу явсан. За яах гэж нөхөр таваараш явсан бэ гэхээр би дуу бичлэгээ явсан байхгүй юу. Тэгээ дуу бичүүлээд энэ одоо нөгөө Perfect-ийн намун гэдэг одоо манай Баярагийн студ одоо Баяраа санаж байгаа баг. Тэр студид очиж би нөгөө дуугаа бичүүлээд тэгээд уул амханд айгу маш хурдан бичүүлсэн байхгүй. Хурдан бичүүлэл оройн нээлтэн дээр амжаад ирчихье гэж бодсон чи нөгөө нээлтэн дээр амжиж очиж чадаагүй. Тэгээ мэдээж эн чинь бүхлөтэн ажлын байраа орхиод явцсан хүн чинь очиод нөгөө захирал нартаа одоо өдрөлгуудтай загнуулт юм аа хэвчээ. Тэгээ багш нарын хурал хийгээд яг ээлжийн яг дундуур нь хурал хийгээд за нөхөр минь одоо чи яв. Ажиллаж чадахгүй бол одоо ингэ зайл. Чамар тотохгүй гэдэг манай захиралч юм ийм л харилцаад хүмүүс л та. Орос школд тусаад байсан учраас яв. Яах гэж явсан чи би яг учир шалтгааны хэлэг байхгүй яг үнэнгээ. Тэгээд тэгсэн чинь намайг яв гэд маргааш чи хувцаа баглаад яваарай. Тэгээ би ч жоохон сэтгэлээр унцсан. Тэгээ оройн хүүхдүүдийнх нь нөгөө диско болдог байхгүй. Диско нөгөө л ажиллагаан дээр. Тэгээ нөгөө дуугаа дууссан. Тэгээ дуугаа дууссан чинь нөгөө оройн дахиж хурал хийгээд хүү яах вэ чи хэлэхгүй яасан бэ үнэнгээ. Чи ийм гой дуулдаг байсан юм уу гэд. Ямар гой дуу хичүүлээд ямар гой дуу хийгээд хүрээд ирвэ. За баяр үргээ гэд. Тэгээ эн чинь юу болсон бэ гэхээр нөгөө эхлээд бол алдаа ажлын байр дээр алдаа гаргацсан шүү дээ. Тэгээд дараа нь намайг урам өгөөд тэр дуугаар хамгийн анхны одоо дуу маань бол амжилтанд хүргэсэн. Ариун зай гэдэг нэрт дуу байсан. Тэгж анх бичүүлж ирсэн. Одоо манай багш нар бол бүгд л санаж байгаа. Гэта дурсыг хүсдэг алдаа аюул мэдэж байгаа хаа. Байгаа юм байгаа юм байна. Тэрийг одоо ярих цаг нь бол биш юм шиг байна л да. Дүгнэлт хийх нь магадгүй нэг 10 жилийн дараа бол 43 наснаа ч юм уу те. Арай жоохон суурьтай болоод ирэхээр энийг яривал илүү зүв баха гэж бодож байна. Одоо бол тийм ярих зүйл биш баг. Манай Арслан уяг хурандаатай цагдаагийн урьдчилан сэргийлэх хэлтсэн бол энэ сүүлийн нэг жил маш сайн ажиллаж байгаа. За одоо яг энэ миний нэг юм сенсацтай хүү юм бичлэг гарсан энэ зүйлтэй уялдуулаад нэг хормгээд аяа явж байгаа хүн бол мэдчихэж байгаа. Тэгээд энэ аягныг бол манай цагдаагийн урьдчилан сэргийлэх хэлтсэн хамт олон одоо маш амжилттай хийгээ явж байгаа. Тэгсэн чинь нөгөө Unfriend гэх хөтөлбөр төр одоо өөрөө яг элчин болоод явж исэн нөхөр нь тэ одоо ингэ ийм алдаа гаргачих юм л та. Нэг хормын уураа дэвчгүйгээсээ болоод тэгэхээр бол энэ бол нэг алдаа болчихоо. За гайхуулах зүйл ихээр чи одоо мэдээж би Unfriend гэх хөтөлбөрийг бол үнэхээр одоо бас одоо тэр нэг сайхан дуу хийсэн. Тэгэл ингээл нийгэм даяар одоо давалгаалуулж бас энэ цахим ертөнцөөс урьдчилан сэргийлэхтэй одоо хүүхдийн хүчрхийлэл одоо янз бүрийн зүйлээс хамгаалах энэ үйлсэд бол би бол бас өөрийн одоо миний боддог чаддаг бүх зүйлийг би бас тэрэн дээр гаргасандаа бол би бас миний гайхуулах дуртай зүйл гэж бодож байгаа. 2013 он шиг санагдчихээн. Одоо манай энэ цагдаагийн хэвлэл мэдээллийн албаны дарга Баатар хүү гээд тухайн үед одоо нийслэлийн одоо хүүхд хариуцсан хушууд цолтой байхдаа бид нар анх энэ манай хүүхд гэр бүлийн хөгжлийн газрын одоо залуучуудын эрхэлсэн дарга нь Монголын сурагчдын холбооны ерөнхийлөгч байсан манай Сэлэнгээ бид нар гурав сууж хагаад энэ School Police-ийн хөтөлбөрийг анх санаачилж яхад нь би бас байсан. Тэгээд өсвөрийн цагдаагийн удирдагчаар нь би бас ажилласан. Бүлэмийн удирдагчаар нь. Тэгээд дээрэс нь тэр хөтөлбөрийг санаачлаад ингээ явж яхад нь би хувь нэмрээ оруулсан. Тэг өнөөдөр бол энэ School Police-ийн хөтөлбөр нь маш амжилттай сайхан хэрэгжиж явж штэ.
Тэгээ энэ маань бол миний хувьд бол одоо нийгэмдээ бол одоо одоо бас өөрчлөлт юм уу те чин сэтгэлээс хийж чадсан зүйл байна. Нодлон жил яг үдэд яг нэг жилийн өмнө шүү дээ. Одоо манай ээж нар маань нэгдээд энэ хүүхдийн хүчирхийллийн эсрэг ийм чагсаал зулаан болсныг та бүхэн санаж байгаа. За би яг энэ чагсаал зулаанд зориулаад манай iStop-гийн хамтлагтай хамтраад одоо хүүхдийн хүчирхийллийн эсрэг бүүвэ гэдэг нэртэй дууг бидний яс хийсэн. Тэгээ энэ маань бол одоо бас миний уулна нийгэмдээ одоо бас оруулж байгаа гайхуулах ёстой зүйл маань юм болов уу гэж би бодож байгаа. Тэгээ энэний төлөө цаашдаач би дуу хоолойгоо өргөж явуулна. Тэгээ нэг орон төвчээгүүд бас уучлаарай. Манай орчлон сэргийллийн хэлцээх маань бас ойлгож байгаа гэж бодож байна. Тэгээ би одоо өнөөдрийн энэ ярилцлагаар бол өөрийнхөө талаараа бол ярьлаа. Танаа бас намайг бас уучлаарай. Алдаатай зүйл ярьсан бол буруу зүйл бас хийсэн бол чин сэтгэлээсээ бас миний дунд дуртай намайг бас ойлгодог, хүндэлдэг олон хүмүүс бас байгаа. Бас шүмжилдэг надад бас дургуй хүмүүс бас байгаа. Тэдгээр усуудаасаа бас чин сэтгэлээсээ уучлалт хүсье дахиж одоо алдаа гарахгүй төлөө хичээнэ л гэж хэлээ да.